Үнцасны тухай хуульд өрийн хэрэгсэл буюу бондыг тодорхойлохдоо тодорхой хугацааны дараа үндсэн хүү болон хүүгийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр эсвэл эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн үнцас гэж тодорхойлсон байдаг. Энгийгээр тайлбарлах юм бол та компани бондыг худалдан авснараа тодорхой хугацаа болон тогтмол хүүтэйгээр мөнгөө зээлдүүлж байна гэсэн үг юм. Тэгвэл бондын давуу талууд нь юу вэ? Бондын өгөөж нь өөрөө хүүгийн төлбөр буюу купон байдаг. Та 3 сар тутамдаа эсвэл 6 сар тутамдаа танд хүүгийн төлбөр буух ба энэ таны тогтмол орлого болох боломжтой. Эсвэл та үүгээрээ ахин хөрөнгө оруулалт хийж хуримтлагдсан хүүгийн ашиг олох боломжтой. Хоёрдугаарт бонд нь өөрөө хоёр дахь зах зээл дээр арилжаалагдах боломжтой бүтээгдэхүүн байдаг. Жишээлх юм бол та хугацаатай хадгаламжинд мөнгө байршууллаа гэж бодъё. Жилийн хугацаанаас өмнө бид нэр хуримтлалаа туслах тохиолдол байдаг шүү дээ. Энэ тохиолдолд хуримтлал нь хадгаламж нь өөрөө хүүгийн алдан тооцдог бол бондын арилжаа нь өөрөө та 6 сарын хугацаанд эзэмшсэн тохиолдолд 6 сарынхаа хүүг бүрэн авах боломжтой байдаг. Тэгэхээр бонд нь өөрөө эрсдэл багтай, уян хатан нөхцөлтэй, өндөр өгөөжтэй бүтээгдэхүүн байх нэ. Гадаадын болон дотоодын зах зээл дээр арилжаалагдж буй төгрөг болон долларын бондын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл авахыг хүсэх юм бол та доор харагдж байгаа дугаар руу холбогдсон мэдээлэл аваарай. Хөрөнгөний зах зээл дээрх таны хөтөж TDB Securities үнцасны компани.